За энэ спешиал бичлэгээс болоод сууг маань copyright strike авч байсан билээ. Webtoon-ыг нь cover-ыг ашигласнаас болсон юм байна лээ. Тийм болохоор ингээд засаад оруулж байна. Бичлэг эхлэхээс өмнө solo leveling-тэй төстэй Webtoon асаад байсан хүмүүст www.mnjsc-ийн дээр Infinite Gacha гэдэг Webtoon ороод явж байгаа. Solo leveling-тэй нэг студ. Тэгээд бас адилхан систем энтертэй болохоор та хэдэд таалагдана гэж бодож байна. Яг одоо хэрхэн аваад уншаарай. За сүүлийн бичлэг дээр Жинүү ертөнцөг ухраагаад 10 жилийн өмнөх рүү очиод дууссан да. Тэгээ ертөнц нь дахиад эхэлсэн. Ерөөсөө ангуучигдэж байхгүй, хаалгачиж байхгүй, Жинүү бүх хаадыг ганцаар очиод гөөд хайцсан болохоор ер нь дэлхийд инх тайван тэр чигтээ тогтцоон л гэдээ ойлгочих. Холбооны маань менежер байдаг да. Мань хүн ертөнцид мөрдөгч. Тэгээд нэг тийм мартсан зүйл байгаа юм шиг санагдаад байна гэж байнга боддог болсон байдаг. Тэг хилцс рүүгээ орж ирсэн хэдэн гинт хэрэгтний хэрэгүүлэг асууж байдیں۔ Яагаад өөрсдөө ирээд хэрэгүүлж байгаа юм бэ гэд асуусан чинь сүүтэр мангас газараас нэг сүүтэр мангас гарч ирээд хэрвээ 24 цагийн дотор хэрэгүүлэхгүй бол аална гэж хэлсэн. Тийм болохоор гуй би гин тэрэг үйлцсэн. Намайг шоронд хийгээч гэд байж идэг шүү. Холбооны маань менежер холбооны менежер гэдэг хаар амар урт байна. Тэгэхээр X менежер гэдээ дуудчихъя заяа. X менежер маань тэгэхээр та нар бүгдээрээ тэр сүүтэр мангасыг харсан болж таарав уу? Тийм ээ. За вэз. Таланда юу гэж ичих вэ нэг? Гинт X менежерийг маань дарган дуудаад өөрсдөө ирж хэрэглүүлсэн хэрэгтнүүдийг сулал 24 цаг сул явуулаад юу болох нь харцгаая гэж хэлдэг. Ахалгаа. Гэхдээ эдгээр чинь бүгд мансуурсан нөхдүүд юм биш үү? Үгүй ээ, шинжилгээнээс юу ч илрээгүй. Бүр улсын шинжээчдэд өгч хүртэл шалгуулсан. Зүгээр байна лээ. Гэхдээ хоорондоо ямар ч хамааралгүй хэрэгтнүүдийг адилхан зүйл яриад ирсэн сэжигтэй юм. Гэснээр хэрэгтнүүдийг суллахаар болно. За тэгэл бараг 24 цаг болохын даваан дээр нэг хэрэгтнийг галаас уулгацсан. Мөрдөгч гуйж байна штэ. Намайг битгий ингэлдэ би өвхөн штэ. Байж вэ чи. Бидэнд нэгтлэх зүйл байна. 24 цаг болоход 10 минут үлдлээ. За тэгэд 10 минут өнгөрсөн юу ч болдгоо. Юу вэ? Яагаад юу ч болохгүй байна? Та нар үнэхээр бүгдээрээ мансуурсан байсан юм уу? Гэл вэжсэн манай X менежер бүгд хоошоо олцгоо гэл ойрлсон сүүдэргийн хөдлөөд мөрдөгчдийг ханараа саваад хайна. Тэгэл баахан жинүүгэн сүүдрэн зэргүүд гараад ирдэг. Нэрэнгээс мангасууд гараад ирлээ. Бүр 3-ын 3улаа. Гэл бэжсэн сүүдрэн зэргүүд нөгөө хэрэгтнийг чинь хэдийн хэсэг татаж хаяад инээд алдчихад яваад гот. Энэ шоргоолч мангасууд сая инээлээ. Үгүй тэр хамаагүй. Би эднээс намайг харсандаа баяртай байна гэсэн зүйл мэдэрлээ. Эднэр яагаад намайг харсандаа баяртай байгаа юм бол бас би яг л өмнө нь ийм зүйл хараад тасчихсан байсан юм шиг мэдрэгдээд баг чинь. Энэ үеэр тэндээс мөрдөгчдийг дарган толгой төрөөгөө загинж байдаг. Юу? Та нар одоо мөрдөгчд байж ухаан алдаад бүр хэрэгтэн ор сурахгүй алга болсон гинэ. Чи дөргөн дуудсан байгаа. Юм санахгүй байна уу? Уучлаарай ахалгаа. Намайг ухаан орох үед бүх хүн ухаан алдсан байсан гэд худлаа хэлчихдэг. Ингээд энэ хэргийг бүгд зүгээр хайхраа болно. Тэгсэн ч манай X менежер яг юу болоод байгааг мэдхээр хуваараа судалж эхэлдэг. Тэгсэн X менежерийг маань туслах нь хэрэгээ үлээсэн хэрэгтнүүдийг олдог газар манай эгчийн түрээсэлдэг дэлгүүртээ ойрхон юм байна. Бас ойрхон сургууль байдаг. Гэснээр кадр солигдож биднийг ахлах сургуулийг олж хардаг. Тэр сургуульд нь мэдээж Жинүү явж байдаг. Тэгсэн энэ үеийн сургуулийн захирлын нэг багшаагаа дуудсан заяа. Манай сургуульд нэг асуудал таригч орж ирж байгаа бол та бүр дунд сургуультай гэрээсээ 2 жил чойрсон гэж байгаа. Хүмүүжүүл чадах уу? Гэсэн чинь асуудалтай сурагчдыг надад даатгах захирлаа. Би ёстой хүн шиг хүмүүжүүлээд өгнө гэд ер нь тэр алга болсон 2 жилдээ Жинүү хаадыг устгах гэж л явсан байдаг. За тэгээ сургуулийн гадаа элсэлтийн ёслол болсон. Бүх сурагчид багш нар зогсож байх бөгөөд мэдээж тэр донд нь манай Жинүү түрүүний багш нь Жинүүг харснаа тэнд байна. Гэрээсээ 2 жил чойрсон сурагч сун Жинүү. Овоо хулиган байх нэ. Сургаад өгнө гайгүй гэд байсан Жинүүгийн өрөөсөн гар нь бэлэт тавааг хараад энүүгээр нь дайландуулаад сургана гэж боддог. Тэгэл Жинүү дээр ирээл дөрөн товцтойгоо бэйлийн өмс нэнтрэ гэл загинсан Жинүү нүднийхэн болонгаар хардаг. Тэгсэн нөгөө багш нь Жинүүхээс сүүдрийг нь өчиг яагаад ч юм мэдрээд уг нь энэ ертөнцид мэдрэх ёсгүй штэ. Тэгээд бантаа цаашаа явдаг нь. Хаанта саяны хүн тийм ээ. Та нарыг харснаас зайлахгүй. Магадгүй энэ ертөнцийг дахин эхлүүлэхэд миний хүчнээс болж ийм нөлөө үзүүлж байгаа байх. За тэгэл ангитаа ороод ирсэн ном уншаад сууж байсан чинь ангийнх нь хүүхд ирээд сайн уу хоёулаа бага ангитаа хамт сууж байсан намайг санаж гин үү гэж хэлжсэн чи атманад хүрээд ирнэ. Мэдээж юу гэж атмаангүй анги гэж байх вэ? Солонгос штэ. Өөх овоогар бол та бэли мэли шааччээ бас. Яагаад өрөөсөн гартаа бэли өмссөн? Эли бэлигээ тайл. Би өмсөж үзье. Энтергээд Жинүүг дээрлэхээр ирдэг. Тэгэл үжсэн хаантан
Хэрв та зөвшөөрвөл би тэдний арьсыг нь хуулаад ахиж хизээж ийм зөвшөөрөхгүй шүү. Гэхдээ хаантаа Бол. Чинүүч Бэйлигээ тайлж үзүүлэхэд гар нь амар шарахтай байдаг. Яасан бэ? Анхудаа түлхсэн шарах харж байгаа мó. Гэл нөгөөдүүл нь чичирхэл яваад өгнө. Бээрүүч учрыг нь олох гал араас нь явах гэсэн Жинүү. Хөөе. Араас нь яваад үзээрэй. Хогчин шүү Бээрүү. Жинүү луугийн антаа толдохдоо баруун гаранда амар шарах аваад тэгэд идгэж чадахгүй болсон байдаг. Гэхдээ мэдээж үхлийн шарах бол биш. За тэгэл сургуулийнхаа гүйлтийн клубд орохоор болох ба багш нь шууд лавдаг. Жинүүгийн гүйлтийн багт орох шалтгаан нь гүйлтийн тэмцээнд орж нэг тамирчинтай уулзах хэрэгтэй. Эндрийг аль бодоод амждаг. Тэр нь мэдээж Чаахи. Жинүүч бүх тамирчдыг өлөгкөн гүйцэд аавна. Нөгөө Жинүүг сургана гэдээсэн багш нь ч бас Жинүүг ажиглаад "Ёстой хүмүүжлэндэ" энтрийг аль bijсэн гинт Бээрүү очснаа өөдөөс нь архирсан чинь нөгөө багш нь Бээрүүг олж хараад ухаан алдаад унчтыг. Игрис ч уурлаад "Битгий" гэж хэлсэн байхаа. Энэ хүн биднийг үнэхээр харж чадаад байна. Гэт Игрис Бээрүү хоёр зүүн пооз авцсан зогсож байдаг. За тэгэл оройн манай X менежер арх уугаад туслахтайгаа сүүтрэн мангасуудын талаар яриад bijсэн чинь нөгөө Жинүүгийн багш нь осогдсон хажуу ширээнд нь сууж байснаа. Тэр шоргоолжнууд чинь шоргоолжин толгоон төгөрнө хүн шиг бийтэй байсан аа гэсэн X менежер гайхаад тэгээ сургуульд нь очихор болноо. За тэгэл Жинүүг нөгөө багш нь байнгын ажигладаг болдог. Одоо бүр намайг шулуухан ширтдэг болоо шүү. Хаантан минь. Энэ хүний ой санамжийг нь арчиж чадварыг нь арилгасан дээргүй юу? Одоохондоо харцнаа. X менежер маань сургуульд нэрсэн. Мангасуудтай таарч хэрэгэлсэн хэрэгтнүүд зөвхөн багш нь харж чаддаг. Мангас бидээ авч явдаг сурагч. Хоорондоо холбоотой юм шиг байна. Гэхдээ яаж асуух вэ? Гэлвэжсэн сургууль руу сүүдрэн зэрэг орж байгааг харчдаг. Энэ сургуульд л ноо байна. Гэт ангирын шууд яваад орноо. Жинүүч үзгээ эргүүлсэн миний тавьсан харуулыг харчих уу? Аргагүй ангуучтай холбооны ерөнхийлөгч мөн дөө. Өмнөх амьдралынхаа дурсамж байхгүй ч гэрхаа хിവэрэ байна. За тэгэл Жинүүг дуудаж уулздаг. Жинүү мэдээж түүнтэй ахиж уулзж байгаадаа баяртай байдаг. Тэгсэн манай менежер энэ сурагч өөр юм. Хүүхэд байж яаж юм харцтай байдаг байна. Тэгэл Жинүүгээс ийм шоргоолж мангас харж ирсэн үг гэж шуудхан асуучдаг. Жинүүч харж исэн гэж аваад байсан X менежер маань тийм үү хаана харсан энэ төр гэж асуусан. Кинон дээрээс. Хүүхэд байхдаа их үзэх дуртай байсан кинон дээр иймэрхүү мангас гардаг байж үлээ. Та гэхдээ их сайн зурдаг юм байна шүү. Гэсэн чинь мань хүний нүүр нь улаагаад за баярлаа. Гэхдээ та наад зураг надад дурсгал болгоод өгч болох уу? Хаантаа ийм болох сараачин зүйлийг битгий хар гэж хүсмээр байна. Би ингэж харагддаггүй. За тэгэл мань хүн Жинүү зураг өгчөөд яваад өгдөг. Игрис ч хаантаа та түүнд яагаад үннийг хэлсэнгөө? Мартах гэдэг зүйл болоо бурхны хүн төрлөختөнд төгсөн бүлэг юм штэ. Гэж хэлээд анги руугаа орно. Тэгсэн ангийнх нь Жинүүг цагдаатай орооцолдог зоригтой кул юмаа гэл аваарсан нөгөө дээрлэхүү баачка нар нэрснэ. Цагдаатай орооцолдоод их алдартай болж байх шүү. Яасан үзмээр байна уу? Тэр цагдаатай хэлээч гэсэн чинь гүйлтийн багийнх нь Ахмад тамирчид "Гүй яах вэ? Ах нар нь л гээдээ те." Ах нар нь ирснээр нөгөө дээрлэхүү хэдийг боож аваад "Манай багийн хамгийн царайлаг хамгийн шилдэг гишүүнтэй асуудалтай юм биш үз?" гэсэн Жинүү босоод "Оо ах нар яах гэж ирсэн бол?" "Оо манай шилдэг гишүүн танхаа дөрвөн баачка химх нүтгэс сэргээл ядлирлээ. Гэхдээ үнэндээ шинэ гишүүнээ огтох хөдөлгөөг хий гэж бодоод уурхаар ирсэн юм л та." Гэж шүү. Тэгэл нөгөө танхаа баачкануудыг сугандаа авчуулаад гараад явна. За, оройч болж хичээлээ тараад нөгөө өдөршил рүү нь явах санаатай байжсэн X менежер маань ирсэн. Сун Жинүү сурагчаа түрүүний яриагаа өргөжлүүлээ гэж Жинүүг авч яваад хоёулахнаа уулздаг. "Тэгэхээр мөрдөгчөө. Та яагаад ийм хөнгөн газар хоёулахнаа гэд хэлж дуусаагүй байсан?" "Уулзалгүй удсан байх шүү. Сун Жинүү ангуучаа. Үнэхээр чи мөн байна." гэд манай X менежер маань ой санамжин сэргсэн байдаг. За аимшиг юмд дуртай, дурладаг залуус маань анхаарлаа хандуулж байгаарай. Одоо Монгол залуучууд донд Халливины баяр хэдийн тренд болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ тэнд ч сонирхолтой, зугаатай арга хэмжээнүүд болдог болсон байна лээ. Гэхдээ та хэд маань энэ Халливинаар юу хийх бодолтой байна? Юу хийхээ мэдэхгүй байгаа хэдт нь хэлэхэд Luke TV-ийн маань айгүй зөвүүн ивент зохиох гэж байгаа юм байна лээ. 10 сарын 31, 11 сарын 1 болон 2-нд 3 өдрийн турш циркийн баруун талд байрладаг Passage төвд аимшиг кинонд орсон юм шиг мэдрэмж өгөхөөр Haunted House ивент болохоор болжээ. Хороолж атах дүүрэн харанхуй өрөөнүүдэд чамайг юу хүлээж байгааг таашгүй. Зүүн совиндоо найдад чигээрээ алхахад аимшиг киноны ертөнцид хөл тавьснаа чи ухаарах болно. Хард орсон зүүднээсээ хизээ зэрэхгүй мэдрэмж авахыг өсвөл Luke Haunted House-д хүрээдэр. Зоригч нь хөрвөл үзээ талд амьд гарах алга ганц л бий. Тэгэд авах линкийг доор комент хэсэгт үлдээчихье. Жич.
зүрх судасны өвчтөй болон хит эмзэг мэдрэмтгий. Мөн 16-аас доош насныханд зориулагдаагүй болно. X менежер маань Жинүүтэй уулзчаад гарахдаа захирлаа. Та надад итгэж байна уу? Гэх Жинүүгийн хоолойг сонсдог. Гайхаад иргэд дарсан Жинүү айлууж явцсан байт. Хэрв та надад итгэж байгаа бол миний харуулах зүйлч бас итгэнэ гэж найдаж байна. Ингээд X менежер маань толгойд Сун Жинүү ангууч гэсэн үгслэр гэлдээд эхэлдэг. Сун Жинүү ангуучаа чи ийм зүйлтэй ганцаараа толдож байгаа гэж юу? Тийм ээ. Миний танд харуулсан дурсамжид цаг хугацаа нөлөөлөхгүй. Өмнөх ертөнцийн нэг дурсамж харуулж исэн шүү дээ. Ингээд үнэлэхүй орших өдр гэж байдаг эдэргээд. Тэгээ тэр дурсамжинд нь цаг хугацаа нөлөөлдөггүй. Тэгсэн чинь Жинүүгийн гарын сая хүрснээс болоод яг тэр дурсамжийн нэрээ түрээд ирж байгаа байхгүй. За одоо ид. Жинүү X менежер хоёр маань хоорондоо ярилцаад явж байдаг. Тэгэхээр чи нийт 27 жил цаг хугацааны янгалт тулалдаад энд 2 жил алга болсон байх нь. Одоо ч их зугаатай амьдарч байгаа юм биз дээ. Тийм шүү. Би одоогийн амьдралаа сэтгэл хангалуун байгаа. Би маань хөгшрөхгүй болохоор байнга биеэ өөрчлөхөөр сонголтгүй байгаа гэж тооцоолдоогүй байгаа шүү. Мөнхийн залуунаас олон өгшгүй амьдрал. Чи аль хэдийнэ бурхан шиг нэгэн болж. Менежер маань Жинүүг сургуулаа төгсөөд цагдаа болох уу гэж асуухад Жинүү бодож үзьгээд явагддаг. Нилийн хэдэн сар өнгөрсөн байдаг бөгөөд Америкт нэг аялагч тэнгэр нурж байна гэсэн дуудлагыг аяллаа газраа өгдөг. Энэ тэндгүй цууралт тэнгэр нурах гэж байна. Жинүүч гэртээ даалгавраа гэдэг ижээсээ игэрээс артна. Хаантаа 24 дугаар бодлогыг ийм аргаар бодож болохгүй. Хаантаа Жинүү ч эвгүй мэдрэмж мэдэрч байдаг. Тэгэд гэрийнхээ ойролцоо ах кофе шоп руу очиод Кристофер сууж байдаг. Уулзалгүй утсан биш өдрийн ханд минь. Энэ мэдрэмж та нарын хийж байгаа зүйл үү? Үгүй бид биш. Бидний хэмжээсээр ирэх арга өөр гэдгийг та мэдж байгаа үстэй. Тэгээд энэ ирж байгаа зүйлийг та нар юу гэдгийг мэдэх юм уу? Тэд өмнөх цаг хугацаанд Диважин руу дайрч байсан. Гаригийн цөмийг идэж хүчтэй болдог бүлэнж биетнүүд байгаа юм. Энэ цаг хугацаанд надаас олж Диважингийн оронд дэлхий рүү дайрч байгаа юм байна. Болж байна. Тэр бүлэнж биетнүүдийг чинь би зохицуулна. За ингээд Америкт зэргийн аримынхан тэнгэр нур хар сэргээлээд мэрэгчлүүнтийг дуудсан ч хинэн ч дөрвтэй хариу хэлж чадаагүй болохоор яахаа мэдэхгүй байцгааж байдаг. Бас тэнгэр нурах үед амтд гарч ирнэ гэж тооцоолоод зэргийн хүчнийхэн цугласан байдаг. Жинүүч зэргийн аримынхныг хүчээр холдуулаад ийм цэцэг тэд нөлөөлөхгүй. За ингээд дэвжээгээ засчихлаа. Тэдний амьсгал мэдрэхлээд эхлэх чинь гараад ир. Та нар хаан бас ангууж байсан нэгэнтэй нүрд болох гэж байна. Гэсэн тэнгэр хагараад баахан үлэнж биднүүд унаад ирдэг. Юу вэ? Чи ганцаархна бидэнтэй нүрд тулахаар ирээ юу? Оо, би ганцаараа юм шиг харагдаад байна уу? Гараад ир. Сөөдрөн зэргүүд. Дээр. За тэгэл нөгөө үлэнж биднүүдийн захирагч нь жижигхэн битэй болсноо. Ийм мухрын гарагт хүртэл ийм авьяаснаа нэгэн байх гэж. Гэхдээ энд өрөх хэрэггүй. Над шиг шилдэг даачин бүрэн хүчээ гаргаж харуулах гэж байна шүү. Хэрвээ одоо ам говьл би гэсэн бэлэн эрэнгүүтээ толгойг нь тасцдаг. Уучлаарай хаантан минь. Саяны зүйлтэй таныг ярьж байсныг мэдсэнгүй. Үгүй дээ, зүгээр. Эднэр арай л өнгөрөө юм. Тиймээс бүгдд нь онцгойлон анхаарал тавь. Надад доодчих хаантан минь. За тэгсэн цэргийн хүчин дрон эсгээд энэ тулааныг бичиж авсан байдаг. Америкийн цэргийн их командлагч ерөнхийлөгч болон томчуудад уг бичлэгийг үзүүлэх бөгөөд юу вэ? Тэнгэрээс хачин зүйлс гарч ирээд нэг Аз залуу ганцаархнаа тоглоомжгол учрыг нь олчихлоо. Энэ залуу хэн гэдгийг тогтоо гэсэн чи өмнөх цаг хугацаанд Америкийн ангуучдын холбооны ерөнхийлөгч байсан Дэвид Гуай. Энгийнээр шийдэж болохгүй асуудал бол л та. Тэгэхээр бид энгийн бос нэгнээс асууж болох юм. Зүнж Ванга. За Солонгос Жинүү буцаад очсон гүйлтийн тэмцээнд орох гэж байсан чинь тэнд нь төмөрч бас оролдож байдаг. Тэгсэн дасгалжуулагч нь төмрийг дагуулж ирсэн ээ. Энэ манай шин сурагч. Мангасл гэсэн үг. Энтергээ төмрийг тултал магтдаг. Төмөр тэгсэн чинь энэ хүчтэй хүсэл яагаад ахуулцж байгаа тэр жижигхэн биетэй залууд ингэж сөгдөж мөрөхийг хүсэж байгаа юм бол? Үгүй зүгээр л өглөөний цайгаа уугаагүйгээс болсон байх. Хөөе чи үгснээ мухаарад байгаа юм. Аалган шүү. Болон тойрё гэж Жинүүг аваад болон тойрсон чинь нөгөө хэд нь сайхан зодтолчоод ирдээ. Аалж хоноо том биетэй дурака. Тэмцээний өдөр цус үзүүлж болохгүй шүү. Наа залууга айлуулах битгий зохиороо энтергээд амар дэмжиж явуулдаг. Сонирш зүгээр. Тэгээ шатны дор ирсэн Жинүүг заамдж өргөснөө. Чи намайг шалахгүй амт ингээд дорд үзээд байна уу? Гэсэн чинь сүдрэн зэргүүд нь төмрийг ийм байгааг харах сайхан байна. Төмөр эргээд ирлээ. Эргээд давтаа морил төмрөө. Хаант минь. Хэрв та надад түүнийг даатах бол би түүнийг сайтарч сургаад агиж ийм зүйл болохгүй болгоод өгье. Төмөрч яагаад ч юм Жинүүг их хүндэлмээр мэдрэмж мэдрээд гинэт уйлаа цөгддөг.
Би яагаад гэсэн чинь Жинүү тэр сүүдрэн зэрэг биш. Энгийн хүний хуваар амьдарч байгаа юм чинь надтай холбоотой хаа угаасаа хэрэггүй. Բայց энэ арай хайр гэдэг нь үү? Одоо бүр ингэж хэлэх байсан юм уу? Жинүүч тархины нугаагаад Жинүүтэй зодтолдох гэсэн Жинүүг аавынх нь найзынх нь хүүхдээсэн болохоор эвлэрсэн гэсэн дурсамж хүчээр суулгачдаг. Одоо нас томоотойхон байгаарай. Чи бол дэлхийг хамгаалж дулалдсан баатруудын нэг юм шүү. Үүгээрээ бахархаарай. Зя Америкт Ванга маань Дэвидтэй уулзч байдаг. Дэвид минь, би чиний юу асуух гэж байгааг мэдэж байна. Гэхдээ би тэр хүний талаар мэдээлэл огт өгөхгүй. Хадагтай. Та тэр Аз залуугийн дэлхийг аварч байгаа бичлэгийг үзээд надаас асуугаар ирсэн баха. Гэхдээ хэлий. Тэр томшгүй олон удаа дэлхийг аварсан. Хинч мдэггүй байхад хүн төрлөختөн маш олон удаа мөхлийн аюулд ороход тэр залуу л аварсан юм. Өнгөрсөн цаг хугацаанд ч бас. Өнгөрсөн цаг хугацаа гэж юу вэ? За би танд итгэнэ гэд яваад өгдөг. Тэгсэн тэдний даагич бас үйж байдаг. Аагийг автын ослоор өгөхөөсөн ч Ванга маань зөгнөж аварсан юм гинэ. Тэгээд тийм олон хүн автын ослоор өгч яхад яагаад л зөвхөн надад ирээд өгүүлж аварсан бэ гэсэн чинь чи бол өмнөх амьдралдаа их олон сайн зүйл хийсэн нэгэн. Бас дэлхийг авардаг залууч чамд сайн сайхныг хүсэж байгаа биз? Заримдаа тоглоод байна уу жинхнээс хэлээд байна уу гэдэг чи мэдэхгүй юм. Гэхдээ дэлхийг аварсан залууч нь одоо тэгээд юу хийж байгаа юм? Магадгүй тэр хаан ихтэй залуу насаа мэдрээд явж байгаа байх. Эхний уралдаанд Чаки ялсан байдаг. Даанч хөлөө болголоод дараагийн шатанд орж чадахгүй нэ гэд байж юусэн чинь Жинүү хүрээд ирнэ. Тэгснээ нэмсэглээ чарахын идгээснэ. Чи намайг бодвол ганц л амьдрна. Харамсах зүйлийг хүссэнээргүй. Яасан гоё үнэртэй юм бэ? Жинүүч босоод явах гэтэл Чаки түүнээс өмнө нь уулзч байсэсгээ асуудаг. Жинүүч инээгээд "Гойцгэй, надтай урлаад ядаж нэг ялгал би чамд хэлье. Аха, та ахлах сургуулийн хэсэгт байсан биз дээ. Би таныг орсон бүх уралдаанд нэгт орохыг харсан. За тэгвэл чамайг бууж өгч гэнэ гэж ойлгоё. Ингийн би таны урдчилсан шатны рекордыг хэвдвэл та надад хоёулаа уулзч байсэсгээ хэл." Гэхдээ Жинүү зөвшөөрдөг. Мэдээж Чаки Жинүүгийн рекордыг эвдэж чаддаггүй ч он цаг үлрэн өнгөрсөөр Жинүү ахлах сургуулаа төгсч байдаг. Бас Чакитай ч уулздаг болсон байдаг. За зул сарын өдөр. Яг нь монголчууд маань зул сар тэмдэглэдэг юм чинь жоохон соёлын ялгаагаараа өөр байх. Тэгэхээр шинэ жилгээ дуудчихъя. Жинүү шалгалтаа өгч Чакитай уулзахаар явж байдаг. Дөнгөж шалгалтаа өгсөн минь өмнө ч гэлээ арай л ингийн хувцалсан уу гэвж байсан чи нэг болтоо олж хараад тэгээ хувцаа өөрчилдөг. Баги би ямар харагдаж байна? Та гайхалтай харагдаж байна хаантан минь. Чаки Жинүүг араас нь зочих гэсэн. Өө чи ирчих үү? Та бүрийг ардаа нүдтэй юм шиг байх юм аа. Чаки Жинүүгээр ярилцаад алхаж явах бөгөөд Жинүү гадаадаас тэтгэлэг авсан байдаг. Жинүүгээс яагаад гадаад авч сурах болсныг асуухад 100% тэтгэлэг болох хэцүү шүү. Бас тэнд нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна. Юу вэ? Тэр чинь эмхтэй хүн юм уу? Харин л дээ. За тэгээд Чаки уурлаад та надад амлсан санаж байгаа зү? Би рекордыг чинь нэвдэж чадаагүй ч одоо мөрийцээ. Хинэн төрүүлж тийш очих нь үзье. Би бүгдийг асуумаар байна. Таны юу боддог талаар, гадаадын сургууль хинтэй уулзах гэж байгаа талаар ч бас бид тэр тэмцээнээс өмнө уулзж байсан талаар ч бас. Жинүү болж байна гэдэг. Тэгсэн Чаки ороолтоо тайлснаа. За тэгвэл та надад үнэхээр сайн л юм бол эндээс огтхон шүтэлж болохгүй шүү за. Гэт ер нь энэ эмэгтэйчүүд ямар муухай юм бэ те? Аанас. За. Бөөх манай хаантан анхудаа ялагдлаа. Хаантан та буруу хийгээд байна. Одоо ч оройтоггүй юм шүү. Гүй л дээ. Жинүү Чакиг гүйж байгааг хараад өмнөх цаг хугацаанд Чакиг боддог. Би чамд сайн юм шиг байна. Найз, тэр бол бидний найз. Тийм болохоор би цонжин ангуучиг аврах болно. Чи надтай ирж уулзна гэж амлаж чадах уу? Тэгье. Би чамтай очиж уулзах болно. Амлаж байна. За тэр би ялсан биз дээ. Жинүү нэмсэглээд цэргүүд бөөднүтэй байна гэж очиод Чакиг үнсдэг. Зян хүргээд бичлэгээ дуусгая. Та хэд маань уг нь лайк, subscribe гэд хоёрхан товчон дээр дарчихл юм бол эбэн урамшаад зя дараагийн бичлэгээ хийнэ гэж суучдаг юм штэ. Ямар ч ч энэ хүртэл үзсэн та хэдтэй хайртай шүү. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.